За сайн байцгаана уу. За ингээм амлсан ёсоор Fulcrum программын талаар мэдээлэл оруулж байна. Видео оруулж байна. За юуны өмнө Fulcrum програм маань одоо хамгийн геологт яагаад тохиромжтой хэрэглэгдэж байна гэхээр зэрэг энэ маань ерөнхийдөө судалгаа хийхэд зориулагдсан хөдөлгөөнт байдлаас дата, мэдээлэл, зураг тийм ээ бүх төрлийн мэдээллийг цуглуулахад зориулагдсан юм аппликейшн байж байгаа. Тэгээд мөн өөрөө нөгөө төхөөрөмж маань байршлаа мэдэрдэг GPS-тэй байх юм бол тухайн цагийн байршлыг бүрэнгээ тодорхой аваад координатыг тэмдэглэждэг учраас геологт хамгийн тохиромжтой. За мөн фото зураг аваад фото зураг бас тухайн мэдээлэлтэй холбоотой ингээд уялдуулаад авчдаг учраас маш тохиромжтой юм аппликейшн байж байгаа. Дараагаар нь үүсгэсэн мэдээлэлээ буцаагаад татаажууд Excel юм уу CV, SV файл болгоод ингээд боловсролтонд ашиглах боломжтой байдаг учраас нэг геологийн салбарт өргөн хэрэглэгдэж байгаа юм аппликейшн програм байна. За ингээ эхнээс нь тодорхой харуулъя явъя. За ингээд миний хувьд Google Chrome ашигладаг. За ингээ орлоо. Тэн хайлтын талбар дээр нь Fulcrum гэдэг гэвч Fulcrum sign in. За миний хувьд нөгөө өмнө ашиглаж байсан болохоор зэрэг ингээ шууд хайлтанд ороод ирж байна. Та бүхэн ихэнсээ хайх юм бол шууд ингэж бичээл Enter дарангууд хамгийн ихний хайлт гарч ирж байна. Энэ маань лого нь болохоор зэрэг улаан цагрыг дотрын бүрэнхий улаан цагрыг дотрын гурвалжин улаан байгаа тийм ээ. За энэ нэрээр дараад орлоо. За ингийн гут ерөнхий сэс нь ингэж харагдана. За миний хувьд аль хэдийн нэг аккаунт үүсгэсэн байгаа учраас ингээд шууд аккаунтаар нэвтэрч орох уу асууж байна. Та бүхэн эхний ээлжинд торч үзье гэж бодох юм бол хамгийн доотлын сонголт руу ороод аккаунтаа үүсгээд энэ аккаунт маань 30 хоногийн тэрэлтэй байгаа. 30 хоногийн турш үзээд ингээд өөрийнхөө ажил ашиглаж болох боломжтой маш энгийн боломжтой санагдах юм бол цааш нь нэг сарын $15 сунгаад ашиглаа явуулж болдог юм аппликейшн. За ингээд цааш энэ бол маш энгийн. Зөв имэйл хаягаар оруулаа, пассворд үүсгэлээ. За тэгээ ганц өөр бусд нэг утас байршил юм асуухах. Тэгэл одоо Facebook аккаунт үүсгэх шиг л энгийн юм асуумж бөглөөд үүсгэждэг юм create ийм аккаунт үүсгдэг юм сэс байгаа. За ингээ миний хувьд аль хэдийн байгаа учраас ингээд буцчихъя. За ингээд аккаунт үүсгэж гисэн бол энэ дээр бид нэр мэдээлэл бичиж оруулнаа. Имэйлийг орууллаа. За sign in. За ингээ оронгод Fulcrum програм вебсайт нь ямар үндсэн трейл нь ингэж харагддаг. Миний хувьд ч гэсэн мөн трейл ашиглаж байгаа 10 хоног үлдсэн байна. За тэгээд тухайн компани маань хэдэн ч төсөлтэй, хэдэн ч юутай байж болно тийм үү? Хайгуул ажлын бүрэлдэхүүн багтай байж болно. Тэр болгоноороо ингээд юуг үүсгэж болно. Одоо төслөө үүсгэж болно. Neuro apps гэсэн дээр ингээд ерөнхийдөө харагддаг. Миний хувьд одоо хамгийн сүүлд нь үүсгэсэн юм төслийн нэр ингээд харагдаж байна. За та бүхэн маань шинээр үүсгэж байгаа бол за нөгөө аппликейшн сендер цэнхрийн товч байгаа тийм ээ. Энэ дээрээ дарлаа. За ангийн гут ингээд тухайн талбар маань үүснэ. Layout гэдэг маань тухайн зэрэг тухайн одоо таблетэн дээр та мэдээлэл цуглуулж ашиглахад ямар төрлийн асуумж харагдах вэ? Толгой формат нь энэ дээр харагдаж байна. Энэ дээр бид нэр үүсгэнэ гэсэн. Тэгэхээр зэрэг энэ дээр бид нэр асуултын маань төрлүүд үүж байна. Basic асуултын маань төрлүүд. За эхнээс нь тайлбарлая. Текст болохоор зэрэг өчүүр мэдээлэл. За бид нэг ажилтны цагийн тухайн чуулгын бичгэлийг бичих болно тийм эсвэл comment эсвэл description бичих болно. Ямар нэг тайлбар текст бичвэрээр орж байгаа мэдээлэл байх юм бол энийг сонгож болно гэсэн үг. Numeric буюу тоо мэдээлэл. За энэ манай галакт маш хэрэгэн хэрэглэдэг тийм ээ. Жишээ нь core log муу цооногийн бичгэл одоо rock stupdate-ний бичгэл дээр ингээд хөвчлэн нөгөө координат бүх юм маань нөгөө тоо мэдээлэл маш их ордог учраас энэ numeric гэсэн чис маш өргөн хэрэглэгдэнэ. За yes no нэг хайхтар хэрэглэгдэхгүй. Энэ маань яг өөр бас оруулж болно. Hover. За мэдээж on server цаг хугацаа бол мэдээж хамгийн чухал. Ямар soil дээж, stoop дээж, kernel бичгэлүүд бүгд л юм тодорхой цаг хугацаанд явагдаж байгаа учраас энэ хоёр толгой заавал орно. За
choice-ийн хэсгээр single choice. Энэ болохоор зэрэг олон сонголтоос нэг сонголтыг сонгоно. За жишээ нь бид нар YouTube дэж авч байгаа бол тухайн цаг дээр маань нэг л төрлийн чулуугаар тархсан байгаа тийм үү? Тэрийгээ сонгоно гэсэн үг. Яг асуултын дотор нь бид нар нөгөө маш олон төрлийн диалогуудаа зохисоод оруулж болно. Дараа нь бидгт тодорхой харуулна, зохисоод оруулж болно. Тэр дотроос нэгийг сонгоно. Жишээ нь тухайн цаг дээр 9 чулуу юм уу? Эсвэл боржин юм уу? Эсвэл ямар чулуу тархсан тэрийгээ сонгоно гэсэн үг. За multiple choice гэдэг маань олон сонголтноос олныг сонгоно. За энэ дэр хувирал тодорхойлолт хамгийн тохиромжтой. За нэг чулуулыг маань одоо төмрийн эслэр хувирсан байж болно, карбонатор хувирсан байж болно, эпидот хувирсан байж болно, тийм ээ, маш олон төрлийн хувирал зэрэг хувирсан байж болно гэх мэтлэн байдлаар олон сонголтноос олныг сонгоно гэсэн үг. Тэр хариултыг оруулах юм бол тэр асуултыг оруулах юм энийг сонгож болно. За section гэж байгаа. Section гэдэг маань ерөөхдөө бүрдэл хэсгүүд. За бид нар ажиглалын цагийн бичлэг бодоход тухайн цагийн байршлуулж болно. Аймаг, сум, төслийн дугаар, тусгай зөвшөөрлийн дугаар гэх мэтлэн. За тэгээд геологчийн мэдээж болно. Геологчийн нэр, компани нэр, ямар төрлийн мэдээж болох вэ? Бүгдээрнгээр нэг section үүсгээд тэгээд мэдээлэл дотор нь дэд бүлэг болго оруулж болдог гэсэн. За энэ тодорхой харуулна. За тэгээд энэ фото зураг авч болно. Энэ маш чухал байгаа тийм ээ. Тухайн төхөөрөмж маань, гар утас маань, таблет бүгдээр ардаад камертай учраас тухайн цагийн YouTube дэж-ийнхаа зургийг, газар орчныхон зургийг, за цооныг өрөмтсөн бол цооныг нөхөн сэргээлт, өрөмтлөгийн байдал, өрөмтгөөс өмнө хэмжлэн байдал ингээд фото зургуудаа оруулаад ингээд явчихдаг. Энэ маань даваа тал нь дараа нь бид нөгөө зургууд дахиж яг энэ зурагтай холбоотой мэдээллийн нэг хэмжлэн автомат механикаар ингэж холбох шаардлага байхгүй. Шууд тухайн цагийн мэдээлэлтэй холбоотойгоо тухайн зураг маань шууд өөрөөр холбогдоод явчихдаг учраас маш тохиромжтой ийм цэс байгаа. Тэгээ видео оруулж болно, аудио оруулж болно. Яг видео аудио оруул нөгөө судалгаа хийж байгаа хүмүүс илүү тохиромжтой тийм үү? Нөгөө хүнээс ингээд сурвалжлага авч байгаа ч юм уу, ярьцлага авч байгаа эсвэл судалгааны асуулт асууж байгаа үед ингээд аудиог нь хурааж болно, бичлэгийг хийж болно хэмчлэн. Манай геологт бол тэгэх хатар геолог аудио видео өргөн хэрэглэгдэхгүй байна. За тэгээ нэмэлт бусад нэг юм одоо хаяг байршил, нэмэлт одоо юунууд линкүүд хэмчлэн оруулж болно. Техник хатар өргөн хэрэглэгдэхгүй. За хэмжлэлийн бидэнд асуултын юм төрлүүд байна. За хамгийн эхлээд бид нэр date орж ирнэ. Цаг хугацаа. За ямар ч чулуугийн бичиглэл бичигдсэн байсан, YouTube-дэж авсан байсан цаг хугацаа чухлаа. За энийг шууд дээр нь дараад чирээ оруулчихна. За энэ асуулт асууна. Хозэр нөгөө заавал энэ маань бүглэгдсэн байх хэрэгтэй гэж хэлэх юм бол заавал онцор өдөр шаардна тийм үү? Тэгэх юм бол ингээд нэгэд орчин. Хайдан дарах юм бол яг аппликейшн дээр тухайн ажлаа хийгээ явж явах үед тухайн онц өдөр харагдахгүй гэж болно. Ягаад тэгэхээр зэрэг тийм чухал биш учраас шагаад. Гэхдээ том мэдээлэл ардаас нөгөө бүх ажил дуусаад нэгдсэн датагаа вебсайтаас ботгоод Excel файл юм уу, CSV файл болгоод татахад энэ юм харагдана. Цагийн байршил өдөр маань харагдана гэсэн үг. Энэ ингэ сонгоч болно. Заавал юу шаардна? Бүгдхийг шаардна гэдэг нэг сонгоч нь харагдахгүй болно хэмчлэг. Энэ дээр өөр бас сонголт байна л да. За тухайн өдрийг өөр автоматар тааруулж болно хэмчлэн. Яг тэдэн сарын тэдэнгээл гараар ингэ хийгээд байхгүй өөрөө нөгөө бүх төхөөрөмжүүд маань нөгөө цаг хугацаагаа үгүй мэдэрдэг учраас тохируулгатай байдаг учраас ингээд энийг сонгочих юм бүр амар шүү автоматар өөр яваад орчихно гэсэн үг. За цагаа оруулчихна. За мөн адилхан. Заавал мэдээлэл шаардна, харагдахгүй байж болно. За яг тухайн цаг мөчийг шууд өөр автомат хадгалаа явчихна. Энийг сонгочихно гэсэн үг. За мэдээж миний хувьд цагийн мэдээлэл гэж оруулдаг. Тэгэхээр та бүхэн өөрсдөө ингээд дураараа сонгоод өөрчлөлт явах боломжтой учраас би бас өөрийнхөө хийдэг нөгөө форматаараа та бүхэнд одоохондоо харуулж байна. За энийг би нэг section оруулцдаг. Section оруулаад дээр нь дараад чирлээ талбарлага оруулаад курсор авангууд шууд ингээд маа орж ирнэ. За дээр нэрийг өгнө. Тэр хоёр дарлаа label дээр нь. За information буюу ямар төрлийн цэг авж байгаа, дээжилт авж байгаа гэдгийг би энэ дээр оруулж өгдөг. Энэ зүгээр section. Ерөнхий бүлэг. За энэ дотроо бид нэр ахаад жинхэнэ дайрнын дээр төслийн дугаараа төслийн нэр орж иж болно. За төслийн нэрийг бид нэр олон сонголтоос нэгийг сонгох, тийм ээ? Single choice. Дарлаа. Ингээд татангууд ингээд тусдаа бүлэг болох гэдэг. Тэгэхэд нь хоош нь татлаа, бүр ингээд ухраалаа.
Тэгэхээр энэ маань энэ бүлэг дотор дэд бүлэг болоод орж ирдэг гэсэн үг. Ингэж орж ирнэ гэсэн үг. За энэ дээр нь дарлал label дээр нь project. За төслийн нэр. За ингэ оруулчихна. Заавал шаардна. За төслийн нэр choice гэсэн дээр нь бид нэр төслүүдээ оруулж болно тийм үү? За яах вэ? Монголд маань их хвчлэн газар орны нэрээр нэрлэгддэг байдаг учраас. Энэ зүгээр жишээ шүү. Баруун толгой. За одоо зүүн өндөр гэх мэтлэн өөрсдөө төслийнхээ нэрийг оруулж болно гэсэн үг. За тэгээд за доотлон сонголтоо сонгож сонгохгүй болно. За ингэ оруулчихна. За төсөл орж ирж болно. За prospect буюу нөгөө төслөм дотроо хэдэн ч учаасдаг, хэдэн ч бит, хэдэн ч одоо тийм одоо юунаас бүрдэж болно тийм үү? Тэгэхээр зэрэг бас энэ сонгоно. За single choice. Single choice-ийг бид нэр за нэг prospect гэж. Prospect учаасдаг бит. За заавал шаардна гэдгийг сонгочих. Мэдээлэл шаардна. Бүглэхгүй гэж болохгүй гэсэн үг. За энэ дээрээ бид нэр за select IH юм уу тийм ээ. Сонгогдсон талбай 1 2 3 хэдэн ч учаасдаг бит судалгааны тал байлгасан байж болно шүү дээ. B C гэх мэтлэн ингээд явчихна гэсэн үг. За заавал мэдээлэл шаардна. За ингэж. За тэгээд одоо жишээ нь энэ дээр бид нэр юу оруулж өгч номерик дээр номерикаар сумын барьшил. За province. Энэ label дээр өчигд хамгийн өсгөн эхнээс нь томоор өчсөн шүү. Тэгвэл бас алдаа заагаад болдгоо юм байна. Province. За ингэ оруулчихна. Энийг би бас Kiril-дээр бичих гэж үзсэн, монголоор бичих гэж үзсэн. Тэгэхээр нэг заавал энэ application програм маань Fulcrum вебсайт маань заавал нөгөө англи юм үсэг шаардаад ерөөсө болохгүй байлаа. Тэгэхээр зэрэг монголоор оруулах гэж үзсэн болсонгүй. За сумын нэр гэж болно. Аймгийн нэр тийм ээ. Энэ дээрээ бид нэр одоо ингээ аймагуудаа бичүүлнэ шүү дээ. За энийг хоо юуг оруулж болох юм байна. Single choice оруулж болох юм байна. За ингээ доорно. Өстө нөгөө 10 21 аймгаа эхнээс нь аваад дуустал биччин тийм үү? За эсвэл яг хуу тухайн төсөл маань нэг л аймагт хамаарагдаж байгаа бол ингээд ганц аймаг оруулсан ч болно. Энэ бол ингээд та бүхэн өөрсдийн сонголт. Заавал мэдээлэл шаардна гэдгийг сонгочихно. За тэгэнгүүт ингээд хээр явж байгаа л яг мэдээлэл дарангууд энэ хэсэг дээр маань зөвхөн 21 аймгаа харуулаа сонгосон ч болох нь байна. Тухайн аймгаа яг ингээд автомат тааруулсан байсан ч болно гэсэн. Энийг өөрөө зохицуулж болно. За гэх мэтлэн ингээд бүгдийг нь уршаа авах бол бичлэг маань маш ингээд цаг авах гэдэг. За одоо ингээд би болохоор зэрэг ингээд жоохон цаг хугацаа өмнөхийн тулд ерөнхийдөө үүсгэсэн байгаа аппликейшн төснүүдээ ерөнхийд нь харуулъя. Бүгдийг ингээд эхнээс нь ингээд чивээд ингээд явах юм бол нэлээд цаг орохор шинжтэй байна. За ингээд бидний эхнэр үүсгэсэн байсан мэдээлэл цаг хугацаа тийм ээ. Өдөр мэдээллийн төрөл тэгээд цагийн мэдээлэл тийм ээ. Төслийн нэр, project, тусгай зөвшөөрлийн дугаар, дээжийн дугаар гэх мэтлэн мэдээлэл оруулцгаа. За дахиад дараагийн section location буюу байршлын мэдээлэл орж байгаа тийм ээ. Координатын систем, уртраг, өргөрөг гэх мэтлэн. За дараагаар нь чулуулагын төрөл одоо бичгэл нөө. Ингээд орнгууд тэр чулуулагын rock sample, soil sample, stream sample, сууган одоо нөгөө ховлон дээж, core sample, RCG гэх мэтлэн мэдээлэл оруулчихсан. Заавал мэдээлэл шаардна гэдгийг дарчихна. За тэгээд чулуулагын бичгэл интервал мэдээлэл нөгөө чулуулагын лог бичиж байгаа, core log бичиж байгаа үед мэдээж дээжийн дугаар тийм ээ. Гэх мэтлэн. За тэгээ юунууд орж ирж байна. Дээжийн урт нөгөө дээж авсан интервал, төгсгөл гэх мэтлэн бүх мэдээлэл орж ирж байна. За мөн нөгөө чулуулагын бичгэл, за чулуугийн дэтлог, за дотор оруулсан байж байна. Sandstone, siltstone гэх мэтлэн доош нь цугуулад бичин тийм ээ. Тэгээд заавал мэдээлэл шаардна. За өөр бичгдээгүй энэ дээр бичгдээгүй мэдээлэл байх юм бол бас нэмж зүгээр бус гэдгээ сонгож байгаа. Өөрөө тухайн үедээ бичиж сонгож болно гэдгийг бас сонгочих юм бол тухайн мэдээлэл мас ороод ирнэ гэсэн үг. За тэгээд нэг өршлийн зэрэг байна. За өгөршөөгөө, сулвтраа өршсөн, дунд зэрэг өршсөн, хүчтэй өршсөн, бүхэлдээ өршсөн гэх мэтлэн гэдэг. За мэдээлэл шаардна.
За гэх мэтлэн. За тэгээд текстур байна. За цул текстуртэй юм уу, үйлчлэг текстуртэй юм уу гэх мэтлэн текстурыг чулуугийн нэг текстурыг бичиж болно. За мөглөгийн хэмжээ. За заавал мэдээлэл шаардна. Өөр юм бичиж болно гэсэн энэ бас чеклэж. За тэгээд жижиг мөглөхтэй, дунд мөглөхтэй, том мөглөхтэй гэх мэтлэн. За доош нь хувирал тийм ээ. Хувирлын зэрэг заавал мэдээлэл шаардна. Эндээс цөөх хэдэн хематоч хувирал, силика, carbonatization гэдэг нэг карбонат хувирал нэг оруулсан байж байгаа. За тэгээд доошоо хувирлын юм маань зэрэг маань дан саваараа хувирсан юм уу, бүхэлдээ хувирсан юм уу, улагчлан хэсэгчлэн хувирсан юм уу, хэмчлэн мэдээлэлүүд оруулж болно. За эсвэл өөр коммент бичиг бол энэ дээр сонгож болно. Энэ дээр сонголтын дээр байхгүй зүйл гарч ирэх юм бол бусд гэж жагаад дээр нь зүгээр өөрөө тухайн үедээ шивэд оруулж болно гэсэн үг. За тэгээд нэрцлийн төрөл. Нэрцлийн төрөл одоо пред малахид тэгээд н халкобрет юм аа байж болж байна. Эсвэл заад мэдээлэл шаалт өөр төрлийн эрдэс орж ирсэн бол энэ дээр бичиж болно. Дандаа хөвчлөлтөнд аван гарч байгаа нь single choice, multiple choice хоёроор л хөвчлэн ерөөхдөө асуултын маань төрлүүд ингэ явчихж байна. Ялангуяа чуулгын бичиглэл маань. За тэгээд судлал өгж болно. Судлалын дөнгөж ширхэг тийм ээ. Азимут чиглэлүүд нь энэ төсөл маань прагматик юуны литигээ хайгуул дээр хийж учраас прагматикийн бие илүү анхаарал фокуслах юм бол тусдны ахаа секшн оруулж болно. Энэ багцыг нөгөө хэрэн жишний хөв, кварцын хөв тийм юуны гэлтх нуурын хөв зэрэг. За тэгээд нөгөө нэг хоёр гол элемент эрдэс үеийн тийм үү? Сподимын липидолитийн одоо хөв хэмжээ нь ямар хувь байна? Өөр ямар эрдэсээс бүрдсэн мэрхэн бичлэг мэдээлэлээ энэ дэр бүгд оруулж байна. Дандаа тоо мэдээлэл орж ийм үү? Номерыг тоогоор орсон. Энэ дэр тоо тавь явчихна гэсэн үг. Процент гэсэн байгаа учраас энэ дэр нь ойлоос 100 ийм хувь мэдээлэл оруулж байна гэсэн үг. За тэгээд нөгөө барил элемент чуулгын барил элемент гэж болно. За заавал мэдээлэл шаардна. Нойлоос 360 градус сунлын жиг тийм үү? Strike сунлын жиг тавигдах нь байна. За энэ унлын өнцөг хасах 90 градусаас 0 градусын хооронд унлын өнцөг нэмж гэж байгаа шүү. Тэгэхээр зэрэг нь маань хэдэн градусын нэрийг тавь ийм л мэдээллийн хооронд мэдээлэл ойлгож авах гэсэн үг. Тэрний 91-92 гэж тавьчихлахгүй шүү дээ тийм ээ. Тийм унлын өнцөг байхгүй учраас хасах 90-аас 0 градусын хооронд ийм мэдээллийг авах боломжтой гэсэн үг. За мэдээлэл шаардахгүй гэж болно. Яг тэгэхээр зарим нэг ажилтны зэг дээр нөгөө нэг барил элемент хэмжих боломжгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг заавал энэ чеклэхгүй орчих юм бол хоос орох явж болно гэсэн үг. Нэг чеклчих юм бол заавал нөгөө барил элемент хэмжиж мэдээлэл оруулаа гэдэг тухайн нөгөө програмын цаашаа аппликейшн маань цаашаа явахгүй гэсэн үг. За тэгээд comments хэсэг үүж болно. Энэ тухайн section бичигдээгүй энэ section дотор нь байхгүй хэсгүүдийг ингээд бид нэр зүгээр өөрөө грилэр ч юм уу эсвэл зүгээр англи үсгийг ашиглаа ингээд коммент бичиж болно гэсэн үг. За тэгээд зураг авна. Зураг маань мэдээж та бүхэн мэдж байгаа. YouTube дээж бол мэдээж нөгөө 3-аас доош зураг авдаг. Нэгдүгээр тухайн дээжийн дугаар харагдсан дээжийн ууттай байгаагаар навна. За тэгээд яг тухайн уутан дотор ямар чулуулаг орж байгааг тэрийг найлуулах нөгөө бал харандаа юм уу шогон масштаб тавьж яагаад тодорхой нэг зураг авдаг. За 3-р зураг нь тухайн дээжийг авсан гаршийн байдал хэр гарсаа те ямар чулуулагийг ямар төрлийн барил элементтэй эсвэл нэг уулын орой, дов, толгой, бэл одоо жалгас судаг хааваа тэр байдлыг харуулсан багадаа нэг дээдлэн 5 зураг оруулж болно гэсэн үг. Энэ зургийн маань давуу тал нь бид хэлсэн тийм ээ. Яг тухайн ажлын цэгтэй холбоотойгоор шууд орчдөг. Одоо нөгөө зургийн өөртөө холбогдоод орчдөг гэсэн үг. Тэгэхээр дараа нь боловсруулалт хийхэд маш амар. Тэгээд дата бүлгэд нь харж байгаа. Онцор өдөр цаг хугацаа. За тэгээд энэ төрөл ямар төрлийн бичгэлийг хийж байгаа. Rock sample юм уу, soil sample юм уу, ажиглахын цэгийн бичгэл юм уу, тийм ээ, эсвэл зөв сонирхолтой цэг юм уу, хэмжлэн байдлаар ингээд энийг сонгоо авчдаг гэсэн үг. За тэгээд дараагаар нь ерөнхий төслийн нэр, байршил, тусгай зөвшөөрлийн дугаар, за дээжийн дугаар,
За гэх мэтлэн гэдэг мэдээлүүд дээжлэгчийн нэр, дээжлийн зорилго дээр одоо жишээ нь геомын шинжилгээ, фотографийн шинжилгээ, зүгээр граф дээж, гар дээж гэх юм уу иймэрхүү нэрнүүд өгч болно. За тэгээд интервал дээжлэлт буюу дээр тийм ээ кор дээж бичиж байгаа үед маш өргөн хэрэглэгдэнэ. За чулуугийн бичгийг ажиглалын цагийн бичгийг авч байгаа бол мэдээж энэ маань чулуугийн летлог энэс юугаар энэ жомбор орсон маань multiple choice-оор орсон. Энэ single choice-оор орох хэвээр. Сольчид дэлгэтэл жаад. За single choice. Нэг төрлийн чулууг тухайн цаг дээр харах учраас энэ дээр нь methodology оруулж. Тэр сан хэмжлэн чулуугийн бичгэлүүд тухайн цаг дээр маань төсөл дээр маань талбай дээр маань тархсан чулуулуудыг ингээ гараар шиг оруулж болно гэсэн. Заавал мэдээлэл шаардна. За өөр мэдээлэл, өөр төрлийн бичигдээгүй жагсаалтанд ороогүй өөр чулуудыг тархах юм бол over гэж гад бичиж болно гэсэн. Энэс сонгоод өгч байна. За ингээд юм маань ерөөхдөө формат маань, загвар маань бэлэн боллоо гэсэн үг. Тэн дээр нь бид төслийнхаа нэрийг тавьж өгнө. Ямар төслийг хөвчтөн газрын нэрээр нэрлэгдэх тийм ээ. Description дээр нь болохоор зэрэг зүгээр ямар ч юм бичсэн болно. Тухайн төсөл ямар зориулттай, геологийн зураг болон төв дэвжилт юм уу, өрөмдлөг болон сургуулийн ажил юм уу хэмжлэн бичиж болно гэсэн үг. За тэгээд дээр нь энэ дээр дарангууд ингээд юуг оруулж болно. Фото зураг, компани лого хөвчлөө оруулж болно. Тэгээд ороод JPEG зураг ороод дарахад компани логог оруулах боломжтой гэсэн үг. За тэгээ болсон гэж үзэх юм бол save дарахад энэ дээр зам буруу байна гэсэн үг. Юм алдаа зам ямар нэгэн буруу байна л гэсэн үг. Тэгэхээр зэрэг алдааг бид нэр энэ дээрээс хайж болоод ямар алдаа зам харъя. Болцсон юм байна. За аачлаа. За ингээд аппликейшн бэлэн боллоо гэсэн үг.